Соноо намайг сууд ирдэн гэдэг итгэл сэтгэлийн гүр санг анхлан одоо үүсгэн байгуулсан хүн байнамаа. Амар соноо намайг чөлжөө бүрэн зэрэг гэдэг итгэл сэтгэлийн гүр сангийн төлөөлөл өдөрт зүйлийн. За ингээд бидний энэхүү одоо ажил маань бол бөмбөр худалдааны төвд өдөрт одоо 2 халуус ав цай зарж амьдралаа залхуулдаг 90 настай хорлоо юмэд туслахаа энийг одоо амжилттайгаар хийж хэрэгжүүлсэн байгаа. За энэхүү аян маань бол маш санамсаргүйгээр бий болж исэн. За тэгээд хорлоо юмэдтэй очиж уулзаад гэрт нь очиод би үнэхээр Монголд маань ийм ядуу одоо ийм ядарсан хүн амьдарч байна уу? Тэр тусмаа 90 настай одоо ийм өндөр нас насалчаад ингээд ийм хэцүү амьдарч байгаа юм уу гэдэг тэр зүйлийг нүдээр хараад би үнэхээр тухайн үед маш тийм хүнд одоо тусаж байсан. Ингээд юутач имэд одоо өөрийнхөө чадах хэмжээнд хөөсөн зурж авдаг юм уу, дулаалах материал юм аваад одоо тэр тухайн тэр байгаа амбарыг нь дулаалаад өгөө. Ягаад гэвэл өглөө яг идэвхтэй эхэлчихсэн үеэс учраас тийм ээ. Тэгээд Facebook хуудсандаа анх одоо тэр тухайн зургийг нь тавиад тэгээд энэ хүнд одоо ингээд энэ зүгээс одоо ийм хүн амьдарч байна гэдгийг одоо гаргаж ирсэн байгаа. Гэтэл одоо 2 хоногийн 1 хоногийн дараанаас эхлээд хүмүүсийн хандлт одоо маш их байсан. Тэгээд энэ нэмээд одоо дулаалахаас илүүтэйгээр одоо гэр аваад өгвөл яасан бэ? Эсвэл одоо байшин бариад өгвөл яасан гэсэн санал хүсэлтүүд бол маш их ирж байсан. За тэгээд тухайн үедээ тэгээд бид нар одоо уулзалт зохион байгуулаад 2 өдөр одоо дараалал уулзалт зохион байгуулаад ирсэн уулзалтанд 100 гаруй хүн ирсэн байгаа. Тэгээд бүгдээрээ хоорондоо ярилцаад имэд ирнэ өөрт нь одоо тохирсон жижиг хэмжээний байшин бариад өгвөл одоо их зүгээр юм болов уу гэж одоо шийдэлт өгч тэгээд анхны ажил руу орж байлаа. Тэгээд энэхүү ажлыг одоо гүйцэтгэх одоо хамгийн гол одоо өөрийн гүйцэтгсэн хүн маань их бэлгүүн ах маань байж байгаа. За их бэлгүүн ах маань одоо 5 хоногийн дотор өдөр шөнө одоо өөрийнхөө хамт ажилладаг залуусыг авчираад дээрэс нь мөн сэтгэл зүрхээрээ туслах гэсэн олон залуус маань одоо ирж байшинг босгоход урт хугацаанд босгоход бол маш их тусалсан. Олон сайхан залуус хамтарч борлоо мэдээ энэ сайхан байшингийг барьж өгсөн байна. Холомигийн маань байшинг барихад нийтдээ 1200 орчим хүн гар бие оролцож мөн ханд өргөсөн байна. Ийхүү байшинг бол хин нэгний одоо ганцаараа хийсэн зүйл биш. Мэдээж Монголын ард түмэнд бүгд одоо чин сэтгэл одоо өөрийнхөө боломж болцоогоор тусалсан учраас ийхүү байшин бол ард түмний хүчээр хорлоо юм сайхан дулаан байшин тавих нөхцөл одоо боломжийг одоо бүрдүүлж өгсөн байгаа. За тэгээд маш олон компаниуд хандсан. Байшин барихад орох материалууд бол бүх зүйлс хандив тусламж болсон одоо хүмүүсийн хандивар бүтсэн зүйл учраас тухайн одоо олон компаниуд ийхүү ажилтны хамгийн болсон одоо бүх чиглэлээс алхах Монгол хүний гэсэн сэтгэл алфтаг байгаа би хорлоо юм байшин барих ажлаас хамгийн их мэдэрч байсан. Өнөөдөр одоо имээ өнөөдөр бол очиж иргэж байгаа, очиж уулзаж байгаа. Имээ маань мэдээж гэртээ зүгээр суугаагүй. Тэгэхэд дүнгээр дээрээ цайгаа зарж байгаа. Гол нь энэ үйл өнгөрсөн үеийг бол ямар ч даарч хөрөх зүйлгүйгээр гэртээ амар амгалан маш тухтай ингээд өнгөрүүлсэн байгаа. Ингээд хорлоо имийг маань байшинг барихад туссан нийт бүх Монголынхаа ард түмэнд та бүхэндээ маш их баярлалаа. Бид нэгнийгээ тусалж олон нийгмийн арга хэмжээгээр тусдаад одоо ингээд бид нар биенээсээ ингээд хэдэн төгрөг ч юм уу өгөөд
Аримтайгаар таараа. Цагаас өгнө. Би тэмээ дасгал төлөвлөгөө хийдэг. Гэхдээ та бас хүндураад бас хөдөлгөөд яаж болно заяа. За би 11 цагаас өчигдөр чинь багтаал гоо заяа. 1 цагаас 1-2 хоорондоо 4 цагаас арц юм уу шивсэрний жүүсэндээ орно. 7 цагаас хоолндоо орно заяа. Тэр хугацаанд бүх эмчилгээнүүдэд орно заа. Эмчилгээ нь болохоор удамж дэмий бос одоо барай засал зөв дөнөр хануур шивүүгээд танд ямар эмчилгээ эмч үнээр үзэж байгаа эмчилгээ бичиж өгөн заа. За тийм байна. За одоо тэгээд хүмүүс тэгээд өрөөнд нь оруулсан. За буцна уу. За энэ карта эмчнэнтэй авчиж өгөөд юугаа бичиж тэгээд явж өгсөн. За нааш. Тэр бас манай Инх сарн гэдэг сувилийн газар танд одоо бас энэ хүүхдүүдийн юугаа уламжлуулаад ингээд бид бас танд 7 хоног ингээд амралт сувилтаа эмчилгээ сувилгаа хийлгээд үн өртөггүйгээр туслах гад байл бас танд. За яа ойлгож байгаа. За одоо та 1 цаг болсон учраас өдрийн хоолнд орно. Одоо ийш хоолны зал руу явъя заа яаж тийм. Тэгээд дараам сайхан хуцаар сатад хайлаа эмчнэмчтэй үзүүлэн за. За. Та нарт хүнээ баярлаж байна. Одоо Одоо нэг юуны байшингийн ажил нь эхлэж байгаа. Тэгээд нөгөө хашаа ороо цэвэрлэж одоо нугуучийн байшингийг буулгах тийм ажил нь эхлэж байгаа. Тэгээд одоо тэгээ хүүхдүүд нь тэнд нэг угаасаач туслах хүмүүс нь тийш явж байгаа болохоор тэгээд одоо ингэсгээд нэг удаа байлгүй тэгээд явна даа юм. Тэгээд ирсэн байшин хагасаа өдөр ихт бараг нэг юм гэж байна. Тэгээд хагасаа өдөр ирээд аавн таны тэр баруун тавар байгаа юм уу тийм. Аяхан байхгүй. За тэгээд бүгдээ Евро янзлчтэй нэг хором цаастай. Эмээгийн минь нүүрс буудсан. Буудчихсан явлаа. Тэгээд маш баярлалаа гэж хэлье. Нэг буудсан болсон. Одоо хоёр буулгаад одоо оруулаад дуусч юм даа. Сайн байна уу? Сайн байна уу юм ээ? Сайхан үжиж Сайхан үжиж байна. За танд ингээд туслахаар маш олон хүмүүсийн цугласан байна. Таны сэтгэлээ сонсъё. За шинээр энэ одон түмний кэтнат тоцож байгаад маш их баярлж байна. Дөө. Ямар сайхан гоё байсан бэ? Сайн бүгдээр амархан сайн байцгаана уу. Ямар сайхан байна. Сайхан байна. Янтай өндөр байдаг. Одон түмэнтэй бүгд нь баярлж байна. 10 цагаан буйн дээр чатар нэрэн мантцгааж явахтаа дөрөв хүүхэд бүгд нь баярлж. Барин нэг шээ төсөөд дэс. Янтай гоё байсан. Эцэг хашим юм байсан дээ. Толдаахан янтай сайхан. Тэрвэрхэн янтай сайхан.
Ачин сайхан байна. Үнэ баярж гэнэ үү. Би зүгээр сайхан. Үнэтэй баярж гэнэ. Энэ чигээ явж чигээ сайхан газар байлаа. Агаар магаар цаашаа. Болсонго энэ план болчихсон. Бас сэтгэлээ хаваарчна. Нийт Монголын амын дээр баярлалаа. Та бүхний тийм туслалцаа байгаа бол энэ машин босож чадахгүй байсан байна. Миний монголчууд үнэхээр сэтгэлтэй, зүтгэлтэй. Үнэхээр ундаг хүмүүс байдаг шүү. Би нэг зөвхөн би ганцаараа хийх. Манай байгууллага хийх. Монголын ард түмэн бүгдээрээ хийж чадсан шүү. Та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа.